Улаанбаатар хотын музей Марчахатай хамтран үзүүлж байна. Марчахай нийслэл хүрээнд. Хүүхдүүдээ, Монгол улсын нийслэлийг Улаанбаатар хот гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгвэл энэ удаа би та нартай Улаанбаатар хотын музей ах эгч нартай хамтран нийслэл хотын түүхээс танилцуулахар шийдлээ. Улаанбаатар хотыг анх 1912 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Богд хааны зарилгаар нийслэл хотоор өргөмжилж нийслэл хүрээ хэмээн нэрлэжээ. Нийслэл хүрээнд 50,000 гаруй хүн амьдардаг байжээ. Сонирхуулж хэлэхэд тэдгээрээс 20,000 гаруй нь лам, 10,000 гаруй нь энгийн Монгол иргэд, харин 20,000 гаруй нь Хятад, Орос зэрэг гадны иргэд байв. Нийслэл хүрээ нь Монгол улсын улс төр, худалдаа, шашин соёлын төв байв. Тэр үед хүмүүсийн тээврийн гол хэрэгсэл нь морин тэрэг байлаа. Моринд хөлөсөн цөөх тэрэг нь баян хүмүүсийн тансаг хэрэглээнд тооцогддог байжээ. Харин үхэр тэрэг тэмээгээр ихэнхдээ ачаа тээвэрлэдэг бол илжгээр ус зөөдөг байсан байна. Хүүхдүүдээ, бүр илүү сонирхолтой зүйл гэвэл нийслэл хүрээнд Богд хаан л ганцаараа машинтай байсан гэд боддоо. Энэ нь нийслэл хүрээнд 1912 онд орж ирсэн Америкийн Ford автомашин юм. 8 дугаар Богд Жавзан дамб нь Монголын сүүлчийн хаям. Түүнийг 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улсын эзэн хаанд өргөмжилж Монгол улсыг сэргээ мандуусныг тунхаглан зарласан түүхтэй. За тэгээд өнөөгийн Улаанбаатар хот нь 1912-оос 1924 оны хооронд нийслэл хүрээ гэсэн нэртэй байсан юм. Найзуудаа, та нарт 1912-оос 1924 оны Монгол улсын нийслэл хотын түүхийг товчхон тайлбарлалаа. Улаанбаатар хотын түүхийг илүү ихээр мэдхийг хүсвэл Улаанбаатар хотын музейг зориорой. Улаанбаатар хотын музей бидний сайн мэдэх бүхий өргөний зүүн талд байрладаг юм шүү.